хаан төр зур хэлэгнэж таныг хашраах гэж хорсон хэрэг. Та чинь эзэн төрдөн эцэг ихтэй хэрэгтэй хүн. Эцэг ихтэй хэрэгтэй байлгүй. Хаанд бол хүүхэд төрүүлэхтэл хэрэгтэй биз. Хааны угсаа тасарна уу яана надад ямар хамаа байсан. Та тэгж ухуур бодож болохгүй. Хаан таны сэтгэлийг бодож багаас ижил дасал болсон шивгчингч нь авчруулсан байна. Та юу хэлнэ? Нэрэ боргочинг авчирлаа гэж юу? Мантха боргочинг чим сайн явж ирвээ. Манайхан цэм амар мэд цэм сайн. Та хааны хатан болоод жаргалын далаад өмбөж байгаа үстэй. Би яах вэ? Баяжлаа. Таны би чинь зүгээр үстэй. Царай чи яасан их цанх гөрөх юм. Би яах вэ зүгээр. Сэтгэл хүрхийд. Бид нар хуучин сайхан байдаг гэсэн. Та нар минь юу хийж ин тэгээд яриач тий. Намар болохоор цүү хайч тоглодог гэсэн. Та нар тоглосон уу? Тоглосон. Өн болдван ирээд таныг дуусчих 30 царайтай явсан. Өн болдоо. Танд өгсөн юм. Хатан та юу гэв? Та дэш. Өчигдөр би мандухайг дуудуулсан чинь ирсэнгүй шүү. Хойноос ирээд хот манай, хотон дээрээд хонь манай гихч болж байх шигтэй. Дүү чиний над түргэн зан чин сайн юмд хүргэхгүй шүү. Хааны хилэнг хүргэх үү тэр баг хатанд бүү хэлж байна. Юмыг алгуураар гартан оруулах хэрэгтэй. Тэр мандухай чамтай ямраар чирдсэн хамаагүй. Айлынхаа замтай л байж үз. Их хатан гэдэг хоосон нэрээс цаашгүй болж байна. Хаан ордноос гарч гэр бариулаа суухад над дээр ирэх нь битгий хэл. Ганц удаач би чинь ямар байна гэж асуулахгүй шүү дээ.
Танай баруун түмнээс миний санд өргөх алба баг боллоо. Энэ ямар учиртай юм? За. Таны санд доор далбатнараас алба хурааж өргөсөөр нодон жилийн зуудад мал их харагдсан. Одоо хүртэл нэг л сайн тэнгэрч чадахгүй л байна. Манай энд зун юу ч ургаагүй. Өвлөн цас их орсон. Мал их өглөө. Гэхдээ бид нар авдаг авсаар л байна. Ерөн та нар өөрсдөө өрөм сүгэн авчихад надад хусман өгч байна уу да? Одоо зүүн баруун төмний ватрууд эрүүл гарцгаанаа. Хьюстон, чи тэрийг эрүүл дуудаж байна. Наадмыг эрүүлж яах вэ? Зүүн баруун хоёр алдахад хөрвөл. Чи намайг яах вэ? Эрүүл үү? Эний задлах сайн. Би чамайг оройноос ч олж хүртэл тасчих. Миний хармлах сайн. Чамайг би эмээлич бүрэгтэй нэвт харванда. Хацад яах вэ? Хаад ихсмал эттэ яваасаа л гэж боддог. Заяа. Өнөөдөр өнөөдөр нааднаас юу нэрт аа? Багсан хойно. Наадамч гэжтэй. Би хэмдүүгийн сэтгэлийн зовлонг мэдлэг яах. Та юу айлтж байна? Заац битгий хашир. Ямарваа нэг хэцүү хэрэг гарууд ах чинь тусч чадна шүү. 把蒙古分成几个部分，让他们自相残杀，才控制住。这是我们中国古代皇帝的政策。我们同北方有你多加注意，把伊斯麦勒掌握在自己的手里。 Хятадууд ямар учраас бомбын худалдаа гэнтхэн хааж манай жинчид элч нарыг зүй усаар доромжлон хөөж явуулах болов. Баян мөнгөчөнөн төрийн чуулгантайг мэдсээр атлаа. Яагаад өдөө болтол алга байна. Яг дэдүгэ үхэн стройтлын туйлт хүчээ. Миний дэдүг хав тасрын хүчээр эзэн Чингис хаан суурин иргэдэг хэмх довтолж хатар сайн морид хацрогоо охтыг булааж алт эрднийг ачиж ирдэг байсан. Тэр цаг яасан? Бид Ингээс уусаар судалтай илж ирлээ. Одоо манай Монгол буура мин улс хүчтэй болж бид цэргээ боловсруулж зэр зэвсгээ сайжруулахгүй бол болохгүй. Тэр болтол хятадтай найрамдаж алба барьж худалдаа хийж явбал ашиг амар. Исмэл чи бусдын сүр хүчийг тэнгэрт тултал бүү магт. Хэдхэн жилийн өмнө манай ойрдын эсэн тайш мин улсын 100 түмэн зэргийг хяар зөхиод хааны олзлон авч хэдэн жил хонь хариулгасан. Монгол чадлагүй дээ тэрв. Дийлэгдэх гэдэг нэгэн цагийн тохиолдол. Ямар боловч тэдэнд бид алба барьж явбал жилгүр бомбтой нэж бидэнтэй худалдаа хийгээч гэж царай алдах явдал бол. Би хоёр эрхмийн айл дүрийг алинч дагмааргүй байна. Харь орныг халдан довтлно гэдэг өнөөдөр бидний хийх ажил биш.
Мин улсд бууж өгч ал бүргэн гэдэг бүрч байж болшгүй хэрэг. Мин улс биднийг халдан довтлох гэж хичнээн удаа оролдовч ирсэн цэрэг нь манай нутагт цөм толгойгүй читгэр болсон. Гэвч бид одоо хятадыг эзлэхчгүй, хятад эзлэгдэхчгүй. Улс гэрэн баттгаж ард иргэдэн амруулахыг бодох хэрэгтэй. Урд Чингис хаан тангууд улс сэнөөгүй шүү гэдгийг өлөө болгон сануулж вэ гэсэн гэдэг. Би ч гэсэн мэн улсын тухай надад сануулж байхыг эрхэм ноёдоос хүсэж байна. Хэрвээ тэд нар бидэнтэй худалдаа хийхгүй боогод байвал бид сэргэлэн хөдөлж түгшүүлэх нь зүй. Гэвч бид юуны урд өөр хоорондоо эвэйг сахих нь чухал. Сатасаа таны үг санаанд нийцэж байна. Мэн улсын хааны загтлын хариуг хатуухан шиг өгвөл тэд эрхвч нэгийг бодох биз. Сатасад та хаан хүнтэйгээ харьцаж болох тийм загтлыг бичиж элчиг довтлоо. За. Баян мөнгөчөний яагаад ирэхгүйгээ асуулгаж хүн явуул. Ноёд тарцгаа. Энэ өн болдван яагаад тантай арцалдаад байгааг би гайхаж байна. Урд ман тухай хатантай холбоотой байсан гэдэг үнэн байх шүү. Тэр мөн болтыг дахиад ордон руу битгий алах уу? Мантуха нэрэ хөл хүндтэй болоо юу? Хоол харахаараа дотор муухараад байдаг болсон байна лээ. Хаан Мантухад аль хэрэм битээ? Хачин сайн. Мантуха хаанд ямарв? Тийм сайн биш баха. Өдөржин санаа алдаад л суудгийн. Энд ирэхээс өмнө өөр хүнд сэтгэлтэй байсан байна. Тийм үү? Намрын сэрв орсон өдийд биеийн алжаалыг тайлж эд хавыг багтуулдаг энэ дарс зөвхөн бухаар ноёдын ширээг чимж байдаг юм шүү дээ. Үгүй яах вэ? Өдөр болгон хүтэж байсан ч болохоор аятайхан ар шаа юм. Тийм ээ. Эсмэр сайд бид 2 саяын худалдаачны амнаас өлзүйтэй үг сонслоо. Бухаар газрын их стэйц нар хуучин заншлаан сэргээж зөөлвөрийн худалдаа арилжааг их хаан тантай хийх хүсэлтэй байдаг. Хятадуудыг зараалдаж байснаас энэ зам хол боловч бидэнд өлзүйтэй өсөв. Хаан таны л таалал мэдэндээ. Та хоёр аргагүй мэрэгэн сайдын ухаан зарж би тэрэлчтэй өөрөө уулзаж ярилцсамаар байна. Алив энэ дарснаас надад аяглаач. Баруун төмнөлч муу мэдээд иржээ. Жомонгийн урах сэтгэл барьсан тухай би хаанд үүний өмнө айлтгаж байсан билээ. Тэгээд юу болов? Жон яаж вэ гэн? Намар төрийн найран дээр жон юнгэн хатны гарыг атгах чаад илж байсныг миний энэ муу хоёр цэм